За өнөөдөр үсний талаар ярина. Миний үс юу хийж явж байгаад ийм болчихвоо гэдэг талаар ярина заяа. Та нам мэдгүй л дээ. Гэхдээ одоо яг ийм хөө харагдаж байна. За би артлаа харуулъя заяа. Нөө амар ингэсэн зураг нэг шүү дээ. Интернет авсан. Яг тэр шиг харагдчих магадгүй заяа. Тэгээ одоо рут нь бол нэг иймэрхүү ургасан байна. Яасан бэ гэхээр би энэ жижиг миний чалгатай урт үстэй амар шаталтай тэгээд дээдлийн шатлын энэс байна байсан. Тэгээд доош ингээд нэлээд урт юм хөө. Ямар ч тааш тайхад юм мөөм давж ирсэн. Өмнө урт байсан л та яг зүгээр энгийн охинлог урт байсан. Тэгээд тийм болоод тэгээд миний чалгатай тэр үе бүр амар гойсон зөө урт үстэй тэгээд миний чалгатай. Тэгээд үсээ шатлаад яасан бэ гэхээр амар шатлах одоо нэг иймэрхүү байна хөө. Тэгээд дараа дээрх иймэрхүү тэнгууд унтаад босоод ирэхээр 8-ын тоош уулчдаг. Миний үс талтай амар талтай бушгаар бичлээ бас амар тийм азартыг толгондгүй урт үс талтай шатлаж юм шиг нэг пам талтай. Тэгээд тэнгууд долгион одоо энэчнээс орж ирдэг байхгүй ингээд. Тэнгууд л ийм долгионтой зөө. Тэгээд унтаа босоод ирэнгүүт энэ ингээд цааш ороод 8 тоо зөө. Яг энэ бүндүр гоц дахиад энэ бүндүр 8 тоо зөө. Тэгээд яасан бэ гэхээр тэр шаталтаа нэлээд удаа явсан. Тэр чолготоо жил мэл өнгөрсөн баха. Тэгээд тэр шаталтаа бас жил гэсэн баг. Тэнгүүт л да. Тийм би найзаагаар хэлээд байгаа. Тэгээд манай найз ирээд тэрнээс өмнө би цэнхэр болгоё гэж ярьдаг байхгүй бэби блүү. Шуусан цэнхэр болгоё гэж яриад тэгээд би тэгээ манай найз ирээд наваа шууд ирсэн маргааш шууд плечтэй амар урт ус шав шараад плечтэй. Тэгээд цэнхэр болохын тулд одоо яг энэ шиг микучиг цэнхэр болгоё гэж боддог. Тэгээ энэс жоохон цайвар байсандаач болно гэж бодож байсан. Тэгээ би салон ороод асуусан чи сий чин бараг цаан болтол бличэд жиж цэнхэр өнгө орно гэд мөнийг асуусан $500 гэд болгоод блонд болгоод нэлээд удаа 2-7 хоног явсан баха. Яг блонд надад цогтгойсэн байхгүй юм. Тэгээд тэгсэн чинь яаж ч юм цогцсон заяа. Тэр үед эсвэл блонд болж байгаа нь улбар шар блонд гэдэг чинь бодогийн блич явсан одоо энэ харсан. Тийм улбар шараар би улбар шаруулж жисэн болохоор одоо нөгөө заавал цагаан болох шаардлагагүй тийм блонд би харсан надад блонд хөөж цэнхэр болгож жисэн чинь амар цогцсон. Залах урахгүй бол тэгээд жоохон блонд болсон. Гэтэ үзүүрийн доотлын хэсэг нь бүр цагаан заяа. Тэнгүүт л энэ хэсэг нь болохоор эхлээд энэ хэсгээ бодчиход дараа нь хэсгээ бодоо тэгээд зэрэг авсан чинь энэ нь жоохон нэг юм ер нь бол нилээн чадвар шаардсан юм байл нэг юм яг нэгэн чигд амар хурдан тэгээд амар урт үсч амар хурдан анх удаа бодож байгаа хөтөж бодож чадахгүй штэ. Тэгээд энэ нэг юм жоохон шар энэ цагаан болсон байхгүй. Тэгээд зааз болноо. Яагаад гэвэл болно гэж бас яагаад гэвэл надад төвнөр байсан байхгүй. Төвнөр одоо нэг өөр өрнгийн шар гэсэн бодоод цагаан шар, цагаан сар, цагаан. Тэгээд пич цагаан, сутан цагаан яасан хийсэн нэг амар олон яг плич зүс биш. Өөр өрнгийн блонд гэсэн байхгүй. Одоо milky brown яасан хийсэн тийм үү. Тэрийг төвнөр гэж байна. Тэнгүүлээ тэр төвнөр яваад гэсэн чинь нүс бүр кашмир шиг болсон. Амар гоё. Тэнгэн хэд хоног явсан юм аа. Тэгээд үс бүр амар гимцсэн зөө. Гэтэ тасарч унаагүй. Пличтэй тасарч ундаггүй гэж би ер нь бол ойлгоод байгаа одоохондоо. Яг л минийх тасарч унаагүй болохоор нэг пличтлээ гээд тэг гол нь би нэг салон орж пличтэйгүү тэгсэн мөрчлөө тасарч унаагүй гэхээр пличэндээ биш зүгээр дараагийн автер кэр ч юм эсвэл нэг өмнө нь ямар үстэй байсан өмнө нь яг natural үстэй пличд бол зүгээр өмнө нь амар гинтэйгээд ингээд хар мар өнгөр ч юм эсвэл арай өөр өнгөр бодоод удаагүй мэж дахиад давхар плич явахаар тасарч ундаг гэж би бодсон зөө. Тэнгүүтлээ тэгээ яалаа. Тэгээ тэр кашмир өнгөтэй кашмир өнгө амар гоё. Би дахиад энэ зургийг залхахгүй л оруулна. Цэгэр болоход хангалттай байна гэдэг маник паникинг. Энд бас давхаргүй л оруулсан. Цэгэр өнгөөр angel blue чөлөө тийм өнгөөр будсан чинь яг энэ нөгөө нэг жоохон шаарлсан хэсэг шүү дээ. Ногоон ороо наачдیں۔ Энэ хэсэг бүр цэгэр зөө. Тэгээ гойсон зөө. Хинээ гойсон. Тэгээд маник паник чинь зүгээр semi permanent бодог учраас хид угаагаад ер нь бол хурдаа ярилчдаг. Тийм учраас тэгэл арилцсан. Гэтэ би цэнхрийг fade хийхдээ за одоо тод цэнхэртэй за мику шиг цэнхэртэй тэнгүүтлээ дараа нь ингээд fade хийхдээ багаар ингээд цайрсаран байгаад baby blue болоод тэгээ гардаг гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь no. Цэнхэр өнгө ногоон руу fade хийдэг зөө. Тэгээд одоо ингээд угаагдаад гэд арилаад ч будган гараад ч тех тусмаа улам ногоон болно. Минт болно. Минт. За миний минт болсон үс энд байгаа. Орол гэж найдаж байна. Минт болно хамгийн навшин. Тэгээд минт гол нь надад зохихгүй. Цэнхэр надад ямар гоё зогсон зөө. Бас оруулна. Байх. Тэгээд тэгэл яах вэ? Тийм ногоон өнгө надад дургүй байсан. Тэгээд би ингээд үсний будга яаж гарах уу ChatGPT-г би бүр abuse хийсэн заяа. Өглөөс ирээд ChatGPT-гээс асуугаад тэгээд лимитийн дуусгаа өдөр лимитийн дуусгаа 2 удаас өмнө лимитийн дуусгаа тийм галзуу abuse хийсэн заяа. Тэгээд яасан гэсэн чинь color off буюу будга гаргагч bleach-тэй ч хийж болохгүй заяа. Тийм өнгөнөр bleach-д бүр амар имжигд бус муухай үс бүр улам долоон дор бол минтээс илүү. Тэнгүүтлээ color off-оор гол нь тэр миний үс урт байгаа шүү дээ. Би будаг арилгагч чинь дотроо нэлийн хэцүү chemical leader байгаа шүү дээ. Тэгээд за тайрыг тэгээд тухайн үед би амар Emma Chamberlain-ийн подкаст сонсдог байхгүй. Тэгээд мэдгүй тухайн үед яг Emma Chamberlain амар гоё харагдаад зэ үснэ. Тэгээд Emma Chamberlain шиг үстэй болсон.
Өмнө pixie cut хийх гэж манай найз дээр үзээд тэгээд надад тэр нь ингээд унтаа босоод ирсэн 8 тоо шиг болсон байхгүй бас буцаад нэг иймэрхүү байгаа юм чинь энэ долгион бэсэр хийсэн гэсэн үг. Тэгээд 8 тоолоод харан заа гэж шууд салон ороод үсэн эрэхтэй эма шиг засуулсан чинь надаа зохиод байгаа юм шиг эсвэл өнгнөөс олоод нь яагаад нэг юм сонин ацалтаагүй харагдаад тэгээд би колрофор алгасан ч гэсэн яг ногоо маш тэгээд минт болсон байхгүй нилээ юм цайруу минт цагаан сүртэй минт болоод тэгээд тэрийг амар үзэн ядаад тэнгуүлээ би буцаад ChatGPT-гээ abuse хийгээд тэгээд тэгсэн чинь ChatGPT ингээд анхнаасаа TikTok тэр надад хилээдсэн байхгүй baking soda-гаар угаа гэд тэгээ шампондоо baking soda холж жагаад угаана гэсэн үг. Тэгсэн чинь 2 3 угаалтаар арилцсан юм ногоон бүр орс сурггүй арилцсан. Тэгээ baking soda чинь өөрөө амар хуурайшуулдаг, төлдөг юм байлээ. Тэгээ миний үс амар арзаагаад. Гэтэ нөгөө урт төстэй хата bleach хийхэд миний доотлын үзүр амар арзаагаад би тайрсан хит. Ер нь бол bleach чичээд үсээ тайруулаад bleachdүүл дахиад тайрах шаардлага гарна. Тийм учраас үсээ bleachчээ тайраарай гэдэг мэдлэг болсон. Тэг хүмүүс болгоны хөөрөж магадгүй. Ямар ч минийх тийм байсан. Тэгээ baking soda төлөв учраас амар тийм амар гэсэн. Тэнгүүд гол нэг их хоног засуулаад витамин С арай зөвлөн. Витамин С хайж байгаа. Тэгээд иймэрхүү за одоо энэс арай өөр цагаан бас аврах баг. Тэгээд дахиад нөгөө буцаад тонер аваад хоёр тонер хоёр өөр өнгийн нэг нь болохоор жоохон сувтан цагаан нөгөөх нь болохоор саарл цагаан зөв. Тэр хоёр тонерыг хальж байгаад ингэсэн чи одоо ийм өгдөлсөн. Гэтэ гэрэл болгоны дор манай гэрэл жоохон шар болохоор ингэж харагдаад байгаа шүү. Зарим гэрэлний дор цагаан, зарим гэрэлний дор ногоон, зарим гэрэлний дор ийм тэр нөгөө нэг physical issue нөгөө нэг царай Япон залуу шүү дээ. Тэрний үсээс тэгж харагдаад юм л шүү. Зарим гэрэлний дор зин ногоон минт зин харагдаж байна. Ер нь бол тийм гэрэлнээс шалтгаалж. Гэтэ одоо нэг иймэрхүү. Одоо миний би үсээ дахиад богинохон болгоно. Гай болж би кортис гамлаг гарсан сая. Тэрний Мартин харж байгаа юм. Тэрнээс болоод дахиад үсээ богино. За миний үсний журны иймэрхүү байлаа. 10 минут. Амар хурд ирчлээ. Тэгээ одоо би рүүтээ дахиад пличдээд тайраад. Тэгэхгүй бол би мөөгш би одоо юу юм 10 жилийн банд байгаас тий 10 жилийн банд байгаас тий тиймэрхүү л